Дахин нэгэн Вашингтоны хөшөө байдаг. Барилгын доор хөрс ухаж байхдаа тэдний нүдэнд аимшигтай зүйл харагдсан бөгөөд энэ одоо юу вэ? Яг юу гэсэн үг вэ? Христийн хөшөө дотор хүний зүрх байдаг гэсэн үг. Киноны хэсэг бол яг өндөө худлаалж таарч байна. За, hello guys. За, дараагийн мэдлэгээ тавтам хорил. За, өнөөдөр яах вэ гэхээр хэдүүлээ өмнөх дугаарынхаа part 2-ыг хийх болно. Тэгэхэд ирэх маш алдартай байдаг хөшөө дурсгалуудын нууцлагдмал тийм зүйлүүдийн талаар ярилцах болно. За, part 2 дээр бол бүр амар халуун сэдвүүдийг ярих болно. За, олон юм яриад шууд эхлэе те. Тэгээд эхлээс өмнө та лайк дараад, subscribe дараад дэмжиж битээ мартаарай. Тэгээд энэ бичлэгийг үнэхээр бэлдэн хүргэж байгаа шүү. Тэгээд лайк, subscribe. За, эхэлцгээе. Дэлхийн алдартай хөшөө дурсгалуудын бидний мэдхгүй нууцуд part 1. Бразил байдаг Христийн хөшөөний нууц. Рио де Жанейрод байрлах энэхүү 125 паунд өндөртэй Христийн хөшөө нь жилд 2 сая жуулчдыг татдаг. Энэ нь байгалийн гайхамшигт болон агуу бүтээлийн агуу хэмжээ, гол сайханд үндэслэн хүмүүст гайхамшигтай санагддаг. Окей, за бүгдээрээ Христийн хөшөөг бол мэдэн штэ тий. Бразил ингээд том байдаг штэ. Тэгээд тэр хөшөөний талаар ерөнхийдөө нууцуудын талаар хэлэх юм байна. За үргэлжлүүлцгээе. Гэтэ энэ дурсгал газарт гаднаас үзэхэд гайхамшигтай харагдагч Христийн хөшөө нь нэгэн нууц агуулдаг. За окей, нэг нууц гараад ирлээ шүү. Ямар нууц юм болоо? Хөшөөний цээжинд нууцсан нэг онцгой зүйл байдаг. Тэр нь түүний зүрх. Христийн хөшөөний дотор зүрх байдаг гинэ. Гэхдээ байж гараа зүрх байна гэхээр яг юу гэсэн үг вэ? Христийн хөшөө дотор хүний зүрх байдаг гэсэн үг. Нэрнг гэсэн хөшөө дотор хүний зүрх байна гэж байх уу? Библиэс Есүс Христийн зүрхийг бол авч байгаагүй дээ. Жохоо эвгүй сонсогдчих. За ямар ч цааш нь үргэлжлүүлцгээе. Энэ хөшөөнд томоохон махан зүрх байхгүй. Харин 4 фунт өргөнтэй энэ зүрх нь хөшөөний гадна талын чулуугаар хийгдсэн байна. Энэ нь нэг талдаа сонин зүйл мэт санагдах боловч энэ чулууны зүрх нь Христийн ариун зүрхийг илэрхийлж байгаа бөгөөд энэ бурхны хүний талаас үзүүлэхэд хязгааргүй хайр, гал халуун сэтгэлийг бэлгэдэг. За тийм байлгүй дээ. За ямар ч хөшөөний дотор бол зүрх байх үед байд юм байна. Гэтэ ямар зүрх вэ гэхээр ямар ч юм чулуун зүрх ер нь байд юм байна. Мөн зарим их сурвалжаар энэ зүрхний дотор Хитер Леви гэдэг инженерийн гэр бүлтэй холбоотой мэдээллийг агуулсан жижиг шилэн сав байгааг хэлдэг. Окей. За хөөрхөн нууц байна тий. За ямар ч Есүс Христийн хөшөө зүрхтэй гэдэг хэдүүлээ бас мэдээд авчлаа. Хэрвээ энэ талаар гоё найз нөхдөдөө Бразилийн талаар ярьж байгаа юм бол зүрхтэйгийн талаар хэлж өгвөл илүү сонирхолтой сэдв байх юм болов уу гэж бодлоо. Дэлхийд дээрх алдартай хөшөөнүүдийг бидний мэдхгүй нууцуд part 2. Нью-Йорк хотын Бруклин гүрний нууц. Бруклин гүр нь өдөрт ойролцоогоор 120,000 автомашин, 4,000 дуугач, 30,000 явган зочдод гарч өнгөрдөг бөгөөд Нью-Йоркийн хамгийн сайн даацсан эртний гүр гэж бэлэгдэж үздэг. Тэгээ амар их тоо байна те. Өдөрт ойролцоогоор 120,000 автомашин шүү дээ. Тэгээ бас эртний гүр юм байна. Гэтэл гүрээр явж байгаа хүмүүс яг ямар гүрэн дээр алхаж байгаагаа мэддэггүй. За цааш нь үргэлжлүүлцгээе. Гүрийн хоёр талд том чулуун зангуунууд бий бөгөөд эдгээр гүрийг бат бөх барьж аюулгүй байдлыг хангах зорилготой. Зөвхөн үүгээр зогсохгүй эдгээр зангуунууд дотор 15 м орчим өргөн том агуулгууд байсан бөгөөд за гүүрний доор нэг агуулга болгоор ажиллана шүү. Нью-Йорк хот эдгээр агуулгуудыг гүүрийг санхүүжүүлэхийн тулд түрээсэлж байсан. Lotus Brothers компаниг агуулгад $5,000 төлж хадгалж байсан бөгөөд Smith компани 1901 оноос 1909 оны хооронд жил бүр $500 төлдөг байсан. Гэтэ эдгээр компаниудад юу хадгалж байсныг таах уу? За тэгэхээр тэр агуулгад яг юу хадгалж исэн нь болж тарах уу? Техникийн хувьд буу мөнгө эсвэл цогцос биш, харин дарс хадгалж байжээ. За яг байж болох юм те. Дарс чин өөрөө удаан дарсан илүү үн цэнтэй байгаад байдаг шүү дээ. Агуунуудын зузаан Гернат хаан харанхуй орчинд үүсгэж 60 хэмээн хүйтэн температур хадгалах байсан тул дарс хадгалахад төгс тохиромжтой байжээ. Гэвч нэгдүгээр дэлхийн дайнд болон Хирок арга хэмжээнд хуулийн дараа агуулгуудыг дарс хадгалахын оронд бусад зүйлс хадгалахад ашигласан болно. 1934 онд Хирок арга хэмжээнд цуцлагдсны дараа шинэ түрээслэгч болох Антони дарс импортлогчид гүүрийг агуулгахад орж ирэв. Тэд гүүрний агуулгахад дуу хөгжим сонсож, шампань буудуулж, үйлчлэг зохион байгуулжээ. Гэвч энэ сайн цагийг эцсээр Нью-Йорк хот 2 дугаар дэлхийн дайны үеэр агуулгахад хянаж авсан бөгөөд тэдгээрийн буу зэвсгийг танк хадгалах зорилттой ашиглаагүй, харин засвар үйлчлэгээ агуулгах болон ашиглах болсон. Өнөөдөр ч энэ агуулгуудын гол хэрэглээ нь засвар үйлчлэгээний зорилттой хэвээр байна. Гэтэ ингээд бодоод тахаар яг ингээд удаан дарцсан дарс бол амар үнэтэйдэг штэ. Ингээд нэг хүн ингээд дарчаад мартаад тэний одоо хүүхдэн ч юм уу, хүүхдийн хүүхдэн ч юм уу хэрэг тэр дарсаг болох юм бол амар өндөр үнээр зарж болно шүү дээ. Easter Island нь номхон далайн донд оршдог бөгөөд аслагдсан арлын нэг бөгөөд тэнд дэлхийн алдартай Мои хөшөө байдаг. Мои хөшөө нь 12-оос 16 дугаар зууны хүртэл арлын уугуул хүмүүс бүтээсэн бөгөөд дэлхийд даяар алдартай.
Та нар нөгөө санаж байгаа бол музейд өнгөрүүлсэн шүн гэх нэг кино байдаг шүү дээ. Тэр кинон дээр ингээд богцжлаад нэг тийм яриад өгшөөд шүү дээ. Тэр хөшөөний нууцын талаар юм байна л да. Гэтэ тэр хөшөөнүүдийн ихэнх нь хүмүүс зөвхөн толгой гэж боддог боловч үнэндээ тэдгээр нь зөвхөн толгой биш, бүрэн бие бүхий хөшөө юм. Окей. Зүгээр толгой биш, бүлтэн бие гэнэ үү? За ер нь амар сонирхол татчихлаа шүү. За цааш нь үргэлжлүүлье. Рапонаунд 150 орчим моо хөшөө галтуулын доор байдаг бөгөөд цаг хугацааны явцад эдгээр хөшөөнүүд нь хөрсөөр халахлагдаж биеийн нуугдах болсон. Гэтэ нэг хачирхалтай зүйл болсон. 2012 онд Easter Island Statue Project баг эдгээр хөшөөнүүдийн хоёр биеийг нь малтаж гаргасан. Гэтэл эдгээр хөшөөнүүдийн бие нь 7 м өндөр байсныг олж тогтоосон бөгөөд эдгээр нь маш аимшигтай харагдаж байсан. За окей. Тэгэхээр хөшөөний биеийг ямар харагдаж исэн гэсэн үг вэ? Аимшигтай гэдэг нь булчинтай юм уу? Эсвэл бамбаа ингэ сэлэн бэлэн барьцсан тийж харагдсан юм уу те? Ямар зүйлийг аимшигтай гэж хэлээд байгаа юм бол? Хэдий эдгээр хөшөөнүүдийн бие нь том булчинтай байгаагүй ч тэдний хэмжээ нь үнэхээр сүрдмээр байсан гэсэн тайлбар өгсөн байна. Окей. За та нар энэ зураг дээрээс харж байгаа бол юм бүзээтэй тэнгүүтлээ хоошоо харсаж чи ийм нэг бичиг мичгтэй юм хаашаа. Тэр чинь тийш харагдчих тий. Окей. Тэгэхээр хоёр малтлах хийсэн тэр бие нь болохоор ерөөдөө нэг нь жоохон гүзээтэй, нөгөөт нь болохоор ингээд одоо туранхай өндөрлөл бие юм байна. Хамгийн сонирхолтой нэгэд хойдолтой бас ингээд хээ зурчсан. Бандаг хүмүүс харагдчих. Окей. За тэгэхээр хоёр малтлах нь ийм үр дүн гарч байгаа бол үлцэнгүүдийг хэрэг ухах юм бол янз бүрийн биетэй хүмүүс гарч ирэх боломжтой болж тарж байна шүү дээ. За бүр үнэхээр сонирхолтой юм тий. Тэгэх юм бол тэр кинонд гараад байгаа хөшөө яг үндэ бодит байдал биш. Яг бодит байдал нь яг биетэйгээ харах хэрэгтэй хэсэг байсан юм байна л да. Киноны хэсэг бол яг үндэ худлаалж тарж байна. Дэлхийн алдартай хөшөө дурсгалын бидний мэдхгүй нууцад part 4. Вашингтоны хөшөөний түүх. Lincoln Memorial-ын яг урд байрладаг Америк нэгдсэн улсын дурсгалт газар болох Вашингтоны хөшөө. 169 м өндөр Георг Вашингтонд зориулан баригдсан дэлхийн хамгийн их танигдсан дурсгалт газруудын нэг. Гэхдээ сайн харуул нэг сонин зүйл харагдах болно. Энэ одоо юу вэ? Өнгө нь хуурсан харагдаж байна те? Та нар тэгж харагдаж байна уу? Доод талаа цагаан дээд талаа нэг шар өнгө нь хуурсан байна да. Барилгын ажил 1848 онд Вашингтоны үндэсний хөшөөний нийгэмлэгийн санхүүжилтээр эхэлсэн боловч 6 жилийн дараа тус нийгэмлэгийн дампуурсан байна. Санхүүжилт дуусны дараа 152 фунт өндөр хөшөөний барилгын ажил зогсож, Америкийн иргэний дайны улмаас 20 гаруй жилийн дараа барилгын дахин ажил эхэлсэн байна. Гэхдээ нэг жижигхэн асуудал байв. Дээшээ барьж үргэлжлүүлэхийн тулд чулуу хэрэгтэй байсан. Гэхдээ эхний барилгын чулууг олборлсон карьер одоо олдохгүй байсан юм. Эцэст нь Балтиморын ойролцоо байгаа карьерийг ашиглан төстэй өнгийн чулуу олсон ч ингээд өөр өнгөтэй хэсэг нь таны нүдэнд харагдаж байна. Гэхдээ энэ дурсгал газарт өөр нэгэн нууцтай. Окей. За ямар ч тач өнгө нь бол ингээд чулуу олдоогүй учраас дээшээгээ бол өөр чулуугаар барьсан байна л да. Гэхдээ нэг өөр нэг нууцтай болоо авчлаа шүү. Та мэдхүү Вашингтоны хөшөөний ойролцоо дахин нэгэн Вашингтоны хөшөө байдаг. Тэгээ хөшөөний хажууд дахиж нэг хөшөө байдаг гэсэн үг үү? Би бол нэг л хөшөө байдаг гэж боддог байсан шүү дээ. Тус хөшөө нь суулт хийх нүхний дор нуугдсан байгаа. Энэ нь 1898 оноос хойш Вашингтоны хөшөөний ойролцоо чулуу хонгол нуугдсан 12 фунт хэмжээтэй хоолбор хөшөө юм. Та нар харж байна уу? Тэр хөшөөний жижигхэн хөшөө нуугдсан байсан байна гинэ. Гэтэ амар сонирхолтой юм а. Ягаад заавал жижигхэн тийм хөшөө хийсэн бол арай газар дор амьдрал байд юм шүү дээ. Энэ нь газар дорх амьдралын тухай олдвор биш, харин геодезийн марк юм. 19-р зууны үед геодезийн буюу газар хэмжих судалгаа хийхэд ашиглагддаг байсан. Нэг төрлийн байршил тэмдэглэсэн тэмдэглэе. Хөшөөний хэлбэр нь ерөнхийдөө Вашингтонтой тустай тул жижигхэн Вашингтон хөшөө гэж нэрлэдэг. Ерөнхийдөө газар тэмдэглэхийн тулд жижигхэн Вашингтон шиг тийм нэг тэмдэглэгийг хийсэн юм байна л да хөшөө шиг. За ямар ч тач очих юм бол өнгө нь өөрчлөгдсөнийг бол харах юм байна. Тэгэхээр энийг үзэж байгаа та хэлэх нь үстэй. Надад ч ингээд өнгө нь яг өөрчлөгдсөн байх хэрэг 1848 онд надад ч ингээд барьж ирсэн чинь санхүүжилт болгоод 20 жилийн дараа дахиж барьсан шүү дээ. Тэр үед тухайн чулуунууд олдоогүй байсан учраас дээшээгээ өөр өнгөтэй барьсан ч юм уу те. Тэгвэл би ч нэг өөр гоё юм харуулъя. Чи энийг хартаа гэл. Жижигхэн Вашингтон хөшөө зүйлэл. Наад ч юм бол ийм учиртай штэ. Геодезийн марк хэмжигчтэй гэдэг ч юм уу те. Ямар ч энэ түүхээр хэдүүл айгу мэдлэг зузаан толсон. Дэлхийн алдартай хөшөөнүүдийн бидний мэдхгүй нууцуд 5. Парижийн алдарт Нотр-Дам сум нь хотын катакомбтай адил аимшигтай биш юм шиг санагдах ч энэ түүхт барилгын доор нуугдсан аимшигтай нууц байдаг. Окей. Сумын доор нэг юм нуугдсан мэргэн үү? 2019 он Нотр-Дам сум нь галд өртөж ихээхэн сүрснээс хойш Францын удирдлагууд барилгыг сэргээн засварлахын тулд археологчдыг хүслэв. Барилгын доор хөрс ухаж байхдаа тэдний нүдэнд аимшигтай зүйл харагдсан бөгөөд тэд айдас хүүцээр төрүүлсэн үзэгдлийг харжээ. За би харж байгаа авч шүү. Тэдний харсан зүйл нь хэдэн зууны өмнө амьдарч байсан хоёр хүний болж байжээ. Нэрээ сүм гэдэг бол ялчгүй маш олон жилийн түүхтэй ихэнх байгаад байдаг. Тэгэнгүүт энэ дээрээс хоёр хүний булш олцсон байж.
Сүмүүд бүгд ерөнхийдөө Библиэс үндэслээ. Библи ч өөрөө шинэ гэрээ нэхэд 2000 жил өмнө бичигдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ олон жил хинч мэдэхгүй байсан зүйл гарч ирсэн гэсэн үг шүү дээ. Нотр Дам шиг ариун газарт оршиж байгаа нь эдгээр хүний амьдарч байсан үеийнхний хувьд ихээхэн чухал болохыг харуулж байна. За мэдээж сүм дотор оршуулсан гэвэл нэлийн нэр хүнд бүхий тэгээд магадгүй сүмийн пастор ахлагч ч юм уу эсвэл одоо тухайн үеийн хамгийн эрх мэдэлтэй хүн байхаа бас үгүйсгүй тийм. Нэг болшинд нь 1710 оноос барсан Нотр Дам сүмийн канон сүмийн тэргүүн Антуан де ла Портын цогцоос оршиж байв. Нөгөө болшинд нь тодорхойгүй эрхтэй 14-р зууны үед амьдарч байсан аристократ хүн гэж бодож байна. За мэдээж 1700 он гэдэг чинь одоо юу вэ? 300-аад жилийн өмнө амьдарч байсан хүн болж таарч штэ. Нөгөөх нь болохоор эрэгтэй учир бүтээлх хүн байж тээ. Нотр Дам сүмийн эдгээр нууц булчнууд нь эмзэг сэтгэлтэй хүмүүсийн хувьд таагүй байх нь магадaltaй. Одоо тэгэхээр Франц улсын алдартай сүмийнхэн доор иймэрхүү том нууц байсан байж таарч байна. За тэгээ бидний дугаарыг түрүүд өндөрлөж байна. Хэрвээ танд таалагдсан бол бас сонирхолтой санагдсан бол лайк дараад, subscribe дараад дэмжиж бити мартаарай. Иймэрхүү танд сонирхолтой хэрэгтэй контентуудыг цаг алдалгүйгээр ерөөхдөө хүргэе гэсэн бодолтой байгаа. За тэгээ дараагийн контентыг минь хүлээж аваарай. Энэ хүртэл дуустал нь утсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн контентоор уулзцгаая.